Picard дээр би одоо маш амархан яаж зураг янзлах вэ гэдэг жишээ харуулъя. За энэ доод талынхаа дөрвөлжин дээр дараад зураг сонгоно. За одоо ингээ галерей руугаа оронгууд бүх зураг гээд. За одоо энэ дээр бид нэр ингээ видеонуудаа янзалж болж гэн. Янз бүрийн нөгөө олон зургийг нэг доор ингэж олон хэлбэрээр оруулж орж гэн. Ерөнхийдөө ингээ зураг зурж болно. Энийгээ ер нь та нар зав зайгаараа бүгдийг орж үзээд туршаарай. За би болохоор өнөөдрийнхөө видеон дээр энэ ийм зураг сонгосон байгаа. За энэ кресль сандал дээр одоо охиноо авчирч суулгана. Тэгээ энэ зургийг одоо би яаж нэгсэндээ хийх гэж байна гэхээр ингээд зургаа сонгочоод энэ доотлын хэсгүүд дээр дарангууд зураг нэмэх гэ байгаа энэ добавить фото энэ дээр дахиад дарангууд нөгөө галерей руугаа буцаад ороод ирж байгаа байхгүй юу. За тэгэнгүүт би нөгөө сонгох гэж байгаа зургаа дарна. За ингээд охиныхоо зургийг дарчи. За энэ дээр нь зурган дээр нэмэгдээд ингээ хоёр талдаа юутэй сум заацсан байгаа. Энэ болохоор ингээд зургаа томруулах. За энэ нь болохоор буруу зураг сонгоцсон байх юм бол энэ дээр дараа устгах нь. За энэ нь болохоор зургаа ингээд хаашин ч ирүүлж болно гэсэн үг. За тэгээ заавал эндээс нь ингэж дарахгүйгээр зургаа бүр ингэж дөрвөн тиш нь энэ дөрвөлжин цагаан дээр дараад татсан ч болно өөрийнхөө дураар. За энэ зурган дээр байгаа одоо охин маань хүнжил дотор ингээ кресль сандал дээр сууж байгаа. Энэ зургийг яг энэ хэсгийг нь аваад би одоо энэ доотлынхоо суур зураг буюу кресль дээр суулгах гэж байгаа шээ. Тэхийн тулд яах вэ гэхээр баллуур дээр дарна энэ дээр байгаа. За энэ баллуур дээр дарангууд одоо ингээд энэ зургаа би хэрэггүй хэсгийг нь ингээд баллууртч болж байгаа байхгүй юу. Тэгээд одоо ийм том зайтай газараа болохоор би энэ баллуур дээрээ дараад энэнийхээ баллуурны хэмжээг ингээд томсгошиж болно. Тэгхийн бол би аюу хурд ингээд баг 2-3 удаа нааш чааш татаал тэгээл зургаа илүү хэсгнүүдийг ингээд устгachиж байгаа байхгүй юу. За ингээд охиныг тойруулсан хэрэггүй юу устгах зураг их байгаа учраас би баллуураа томсгоод за тэгээд юу яатсан зургнуудаа арилгаж байгаа. За ингээд 6 төхүүлээд ирэнгүүт баллуураа жижиг болгоно. Яагаад гэвэл нөгөө том баллуур чинь бас хамаагүй юм устгачих гээд байт юм аа. За ингэж устгачаад баллуураа одоо жижиг болгоно. Ингэж жижигсгээд за буцаага баллуур дээр дарангууд алга болгоно. За тэгэнгүүт охиныг тойрсон нарийн ширийн одоо хэсгүүдээ одоо ингээ маш эвтэйхэн за одоо ингээд энийг алга болгох шүү дээ. Баллууртаа сайхан хэрэггүй хэсгнүүдээ ингэж баллууртаад тэгээд энэ зургаа томруулаад жижигрүүлээд одоо гарт ивтэй ямар л боломж вэ? Би болохоор дандаа ингэж томруулдаг. Тэгхийн бол нөгөө ямар нэгэн хэсэг нь ингэж балруулалтанд ороогүй үлдэхгүй амар. За одоо ингэж нарийнхан судлууд нь харагдаж байна уугүй юу? За ингэж миний Picard дээр сурсан хамгийн амархан одоо нэгсэндээ миний хамгийн дуртай янз бүрийн хүмүүсийн зургийг нүцгэн шалдан байгаа амьтныг хүртэл өвл болцсон ой модтой цасан дунд аваачаад ингээд тавьчихаар инээдтэй гоё харагддаг хөгжилтэй. Тэгээд яг анх харсан хүн болвол юу вэ энэ нүцгэн шалдан ууланд модон дунд юу хийж яваа гэмээр тэгээ яг юм мэддэг хүн болвол энэ тест сайхан фотошоптчтэй гэхээр тийм зургнууд байдаг. За одоо ингээд болцсон. Одоо энэ доор үлдсэн байна те кресллийн хэсэг. За энэ зингэр хэсэг. За ингээд
За би нөгөө Кресл дээр суулгах гэж байгаа учраас Кресл дээр сууж байгаа зураг сонгосон байгаа. Ерөнхийдөө нөгөө орчин ойролцоо байвал хийхэд нэгд хурдан, хоёр дамар. За охин утас тоглоо сууж исэн биш. Гар утсын үлтэйгэнд. За ингээ ерөнхийдөө хүнжил дотор ороод суудсан байгаа энэ зургийг бол ингээд янзалчж байгаамаа. За одоо нөгөөхийг Кресл дээр авчраа. Одоо ингээд баруун гар талын дээдлэлт нь ийм зөвлөсөн тэмдэг байгаа. Одоо ингээд балруулдаад ерөнхийдөө болцсон гэж үзэх юм бол ингээд зөв гэсэн тэмдэг дээр дарангуут энэ зураг маань одоо хаашаач хөдлөхөд бэлэн болоод. За тэгэнгүүт энэ бор хэсэгт аваад ирэнгүүт энд жоохон бохир балруулан дараагүй хэсэг үлдсэн байгаа. Тэгэх юм бол дахиад балруул дээрээ дараад тэгээ энэ хэсгээ ингээд сайхан цэвэрлэл чинь. Тэгэхгүй бол нөгөө цаатлын суур маань одоо жишээ нь цулгаан эдэр байх юм бол жоохон бохирох болох гээд байдаг. За ингээд дахиад баруун талынхаа дээд буланд байгаа энэ тэмдгээ дараад за одоо энэ хүүхдийг чинь Кресл дээр суулгана да. За ингээд суулгач. Яг таарж байгаа. За ингээд суулгачлаа. За дахиад баруун гар талынхаа дээд конопыг зөв гэсэн тэмдгийг ингээд дарангуут. За одоо ингээд зураг маань ерөнхийдөө бэлэн. За тэгээд энэ зургаа ингээд тавьчихна. Тэгээ энэ талд нь ингээд дарчих. Тэгээ энэ зургаа ингээд томсгоо жижигсэд ингээ харахаар хүүхдийнхаа суулгасан хэсэгт илүү дутуу ингээд нэмж хасах юм бэ нөө ингэж хараад за тэгээ болсон гэж үзэх юм бол баруун гар талынхаа зөв гэсэн энэ тэмдгийг дарчна. Одоо ингээд энэ саяхан зургийг би Facebook дээр тавья гэж утгах юм бол за story дээр тавих уу, лент дээр тавих уу гэнэ. За лентэн дээр тавьчих. За тэгээ ингээд хаан харахаар ингээд гэртээ сууж байгаа адиалан дотроо дулаацсан сууж байгаа хүүхдийн зураг. За тэгээд юу гэдгийг дараад гинэ. Гэт ингээл за тэгэл энийг ингээл оруулчихна. За нэг иймэрхүү. За ингээ би оруулсан байна.